За сайн байцгаана уу. Оройны мэнд манай Чикагод орой Монголд өглөө болж байгаа. Тэгээ өнөөдөр би ахаа дараачийн одоо энэ хүүхдүүдэд зориулсан хоолнуудаас одоо танилцуулах гээд ороод ирлээ. Манай Монгол аав ээжүүд ялангуяа Америкт байдаг Монгол аав ээжүүд маань хүүхдүүдийнхаа хүсээд байгаа одоо энэ Америк хоолнуудыг яаж амархан хурдан одоо гэртээ эрүүл аргаар хийж болох уу гэдгийг айгүйх асуудаг. Тийм болохоор энд нь бас хариу өгөөд би бас өнөөдрийнхаа хичээлдэр би яаж попкорн хийх үү? Barbecue chicken дээрээс ногоож игнээд тэгээд би бас юутэй macaroni and cheese-тэй нөгөө бяцлагтай гомь яаж гэрийн аргаар амархан хурдан дээрээс нь эрүүл гэрийн нөхцөл 1-2 хүн юмар ингээд болгоод хийж амархан хийж болохыг өнөөдөр та нарт зааж өгье. За өнөөдөр бид нар салаад мастрын машин хэрэглэнэ. Ногоо хэрчгтэй, чиз эдрийг хэрчгтэй би салаад мастрынхаа машиныг хэрэглэнэ. Өнөөдөр ихэнх хоолнд ерөнхийдөө би electric skillet манай залгууртай юм цахилгаанаар ажилтдаг electric skillet хэрэглэнэ. Тэгээд миний арталтын жоох манай 2 квартын жижиг тоогоо би ус буцлагч юм. За тэгээд тэрэн дотроо гоймонгоо хийн энэчнээ би chicken болон popcorn. За хамгийн түрүүнд би popcorn-оос эхлэв. Popcorn маань их амархан хурдан болдог учраас би эхлээд хамгийн түрүүнд popcorn-оос эхлэе. За popcorn-ыг болохоор бид нар энэ юуны electric skillet дээр 450 градус дээр тоогоо халаагаад за одоо энэ тоогоо маань халуун байгаа. Окей. За popcorn хийхэд бид нар нэг төр альч төрлийн одоо арай жоохон эрүүл тоснууд хэрэглэмээр байгвал одоо шар тос байж болно тийм Америк дэлгүүрд ghee гэдэг нэртэйгээр шар тос хэрэглэж болно. Эсвэл органик юм coconut oil байж болно. Аль нь гэрт чи аль нь байна? Монгол айлуудад ерөнхийдөө энэ хоёрын аль нэг нь бол байгаа бах. Тийм болохоор энэ хоёрын алийг ч хэрэглэж болно. Тэгээд ийм дэлгүүрт байдаг ийм органик ийм popcorn kernels гэдэг ийм бэлэн ийм corn байгаа. Энэ эрдэн шиш хатаачсан. За энэгээр бид нар өнөөдөр амархан хурдан попкорн хийхийг би та нар зааж өгье. За. Окей, би өнөөдөр шар тосонд тийм болохоор ингээд хоёр жижиг халбах шар тосын халаасан тоогоондоо хийгээд хайлуулна. Окей. Хоёр бараг нэг хагас юм байна дөө нэг хоёр бараг ихтгийм байна. Тийм болохоор нэг хагас халбаг шар тос ингээд хайлуулаад шар тосоо хайлуулаад за тэгээд дээрэс нь одоо попкорн хийгээд ихийг шаардлагагүй ерөнхийдөө нэлээ ийм байхад ерөнхийдөө болно нэлээ их попкорн гарна. Тийм болохоор би ингээд таглаад одоо ингээд нөгөө попкорн чи ингээд буудаж эхэлнэ. За юу. Тэгэхээр энэ буудаж эхлээд ерөнхийдөө нэг 5 минутын дотор попкорн маань бэлэн болно гэсэн. За ингээд попкорн болж байгаа хугацаанд би нөгөө юугээ хийгээд тий? Гоймонгоо хийгээд тий? За өнөөдөр би юугаа усаа би арталтаа усаа буцалгацсан байгаа. Ийм жижигхэн ийм small shells гэдэг ийм жижиг ийм гоймонгууд хэрэгжилж байгаа. Энэ маань ийм юу шиг нөгөө монголоор энэ чи юу гэдэг вүлээ? Shell чи монголоор юу гэдэг вүлээ? Ийм жижиг ийм shell гоймонгууд хэрэгжилж байгаа. За ус маань буцалчихсан. Тийм болохоор одоо гоймонгоо хийгээд за гоймонгоо хийчлээ. Гоймонгоо хийгээд би жоохон давс хийдэг байгаа усанда. Тийм болохоор давсаа аваад жижигхэн халбгаар нэг халбаг давс. Окей. За тэгээд ерөнхийдөө гоймон маань нэг 10-аас 12 минутын дотор гоймон маань болно. Энэ маань жижиг гоймон учраас нэг удаан болохгүй. Тийм болохоор би
10 минут гээд юун дээрээ тавьчих. Цагаа тавьчих. Тэгээ жоохон галаа багасгая. Одоо ерөнхийдөө ус буцалдсан болохоор ийм өндөр гал дээр хийх шаардлагагүй. За тийм болохоор галаа жоохон багасгаад гом маань болог. За би нөгөө микрофоноо авсан мэлтчих. Микрофоноо хийгээдгий. Тэгэхээр илүү сайн сонсогдно. За би сонсогдож байна уу? Сонсогдчихэйгвэл надаа манай лайв дээр үзэж байгаа хүмүүс сонсогдож байна гэж бичээд өгөөрэй. Окей. Би сая микрофоноо нэмчихлээ. За одоо ингээ ерөнхийдөө юу маань дуурж эхэлж байна. За одоо ингээд ерөнхийдөө манай попкорн маань ингээд буудаад эхэлж байна. Та нар сонсогдож байна уу те? Буудаж эхэлж байгаа. Одоо ингээд буудаж эхэлж байна. Окей. За гомн маань тавьчихсан. Гомн маань 10 минутын дараа гомн болно. За би одоо гомонд хийх чизнүүдээ бэлдээе. За энэ нь би ерөөсөө ямар ч тийм дэлгүүрийн нөгөө нэг одоо ийм юунууд өгдөг штэ. Mac and cheese гэсэн ийм бокснууд өгдөг тийм үү. Би өнөөдөр ийм бокс хэрэглэхгүй. Аль болохоор эрүүл гэртээ амархан те хурдан яаж одоо mac and cheese хийдгийг үзүүлье. За би салат мастер 1 номерын хутгаа хийгээд би өнөөдөр 2 төрлийн чиз хэрэглэж байгаа. Нэг нь болохоор би энэ sharp cheddar cheese энэ Kerrygold-ийн sharp cheddar cheese энэ бол юунд байгаа? Costco-д бас байгаа. Sharp cheddar cheese тэгээд хоёр дахь чиз нь болохоор Parmigiano Reggiano гэсэн бас ийм чиз байгаа. За энэ хоёр чизийг би холиод өнөөдөр mac and cheese-эндээ хэрэглэнэ. Яагаад би ийм бүтэн том чиз хэрэглэж байгаа юм бэ гэхээр одоо дэлгүүрээс худалдаж авах юм бол ийм юу яатсан одоо өрчгсөн жижиглсэн ийм чиз дэлгүүрээс худалдаж авах юм бол энийг дэлгүүрд одоо удаан байлгахын тулд те фреш байлгахын тулд үнэр та нар орохгүй хөгжрөхгүй тулд одоо айгүй олон химийн бодис ингэж цацаж нэмж өгдөг байгаа. Тийм болохоор ийм жиний яг ийм чизээр нь өөрөө чизийг аваад өөрснөө ингэж жижиглээд хоолндоо хийх юм бол нэгдүгээр эсэн бусан химийн бодиснууд идэхгүй, эсэн бусан өнгө оруулсан өнгөлөгчүүд идэхгүй те. Яг өөрийн чизээр нь өөрөөр нь иднэ гэсэн. За тийм болохоор би одоо Parmigiano cheese 1 номер дээр юу яагаад? Окей. Энэ ерөнхийдөө болно. Их бол ерөөсөө хэрэггүй. Окей. За энэ хоёр дахь чиз маань миний энэ sharp cheddar cheese байгаа. Энийгээ би бас 1 номерын юун дээр ингээд гой үрээд өгнө. За гарах дотор хийхэд бол юу яахгүй, зүсэхгүй. Окей. Буцаагаад эргүүлээд энэ гадна энэ хутган дээрээ наалцсан одоо чиз ногоо могоогоо авахад буцаж эргүүлэхэд бас гар зүсэхгүй. Ганцхан ийшээга гар хийж болохгүй. Тийм болохоор гар дандаа энэ манай энэ хамгаалагчин дээр гараа ингэж 45 градусын дээр ингэ бариад гараа дандаа хамгаалж энийга хийх хэрэгтэй шүү. Окей. За би танд нарт shredded cheese-ээ үзүүлье. За энэ хардаа ийм гоё гэрийн аргаар хурдан хэдхэн секундын дотор shredded cheese ингээд бэлэн. За одоо би гоймо 10 минутын дараа гоймо болсныхаа дараа би жоохон маслтай чизээ хийгээд ерөнхийдөө макароны чиз маань бэлэн болно гэсэн үг. Ерөөсө амархан хурдан, ерөөсө тийм юу амар их цаг ороод ах юм ерөөсө байхгүй. За би юугаа хараадах юм. Миний попкорн болцсон байна. За хардаа бүгдээрээ ийм амархан хурдан попкорн маань болчихсон байна. Окей. За би энийг одоо хүүхдүүдтэй нэг саунд хийгээд өгье. За ямар саунд хийх вүлээ энэ чи. За би ингээд энэ саунд дотор хүүхдүүдтэй хийж өгөөд тэрээ доор тоглож байгаа. Тийм болохоор бас найзууд нь ирчихсэн тэд нар доор тоглож байгаа болохоор би ийм халуун попкорн гэртээ ямар ч илүү дутуу юм нэмээгүй эрүүл ийм попкорныг хүүхдүүдтэй та нар хийж өгмөр байвал кино мэнэ үзэхэд ч гэсэн те
Хүүхдүүд попкорн аягүй их нэгдэг. Тийм болохоор энэ маань ингээд попкорн бэлэн. Харж байна уу те? Амархан, хурдан, healthy, эрүүл, илүү дутуу юм байхгүй, шар тостой попкорн. Ингээл болоо. Ерөөсөө 5 минутын дотор. Окей? За ингээд попкорн бэлэн. За би энэ одоо попкорн хийсэн тоогоогоо буцаад залгаад 400 градус дээр тавиад чикнээ энэ дээр болгоно. За тийм болохоор би 400 градус дээр тоогоогоо тавиад тэгээд пепер тауалаар доторхыг арчаал болоо. Энэ дотор ямар ч өөр тийм илүү дутуу юм хийгээгүй байгаа. Тийм болохоор ингээд за ингээд болчихсон харж байна уу те? За одоо энэ дээр чикен нэмнэ. За энэ дээр чикен нэмнэ. За би өнөөдөр энэ чи ямар нөгөө хальсгүй зүгээр chicken thigh ямар ч яс байхгүй chicken thigh хэрэглэж байна. За энэ chicken-ыг 10 минутын дараа би эргүүлнэ. Эргүүлээд дээр нь соосоо хийгээд барбекю соосоо хийгээд тэгээд ногоогоо нэмээд бүх юмыг нэг тоогоонд хийнэ гэсэн үг. Окей. За би chicken барьсан учраас гараа угаатыг хурдхан шиг. Chicken махан төрлийн юмнууд барьсны дараа заагуулчгүй халуун усаар савнтай халуун усаар гараа угаад цэвэрлэх хэрэгтэй. За ингээд chicken маань хийчлээ. Одоо би chicken дээрээ жоохон амтлагч хийж болно. Манай хүүхдүүд би Араби орнуудад энийг аюу хэрэгэлдэг ийм амтлагчуд байдаг. Би бэлэн ийш тийшээ турк, мөрк, араб эдгээр орнуудаар явхаараа энэ спайс өөрөө худалдаад авчдаг. Гэхдээ энэ дэлгүүрүүд, араб дэлгүүрүүдэд бас энэ амтлагчуд бас байгаа бах. Тийм болохоор би ингээл амтлагч хийгээд ямар ч өөр юм хийгээгүй. За энэ дээр жоохон перц давс хийж болно. Давс хийхгүй байсан ч болно. За жоохон перц хийчлээ. Би өнөөдрийнхээ энэ chicken дээр бол давс хийхгүй. Яа тэгвэл би нөгөө нэг дээрээс нь барбекю соус нэмж байгаа болохоор давс хийх бол нэг шаардлага ерөөсөө байхгүй. Окей. Chicken ч гоё амтаараа байна. За ингээд ерөнхийдөө chicken-ийнхаа энэ дотор ямар ч нөгөө ясгүй хальсгүй тийм chicken болохоор энэ аюу хурдан болно. Тийм болохоор ерөнхийдөө 10 минутын дараа би эргүүлээл болоо. Окей. 10 минутын дараа эргүүлнэ. За миний гомь юу болж байна? Гомь маань дахиад нэг 7 минутын дараа болох юм шиг байна. За. За юу маань гомь бол ерөнхийдөө болчихсон байна. 10 минут гэхгүй бараг 8 минутанд болцсон юм. Нөгөө жижигхэн гомь болохоор жижигхэн ерөөс аюу хурдан болчихж байна. За би энэ гомьныхаа усыг асгаад одоо чизээ нэмнэ. За ингээд та нарт болсон гомноо үзүүлье. За гомь маань ингээд болчихсон. За энэ дээр бид нэр юу нэмэх вэ гэхээр жоохон масл нэмж өгнө. Тийм болгоо юм зүгээр жоохон масл. За энэ баг нэг халбгал бахад энэс илүү хэрэггүй. Жоохон масл хийж өгөөд тэгээд нөгөө жижигэлсэн нөгөө салат мастрын машин дээр 1 номер дээр жижигэлсэн нөгөө чизээ нэмж өгнө. За би галаа ахаад асаагаад жоохон гал нэмээд тэгээ одоо ингээд чизээ нэмээд болоо.
За ингээд чизээ нэмсэн. Одоо ингээд жоохон баг гал дээр ерөөсө пилетгээр ярих юм бол ойролцоогоор 1-2 дээр тийм үү баг гал дээр чизээ нэг 5 минут шүрхгүй нэг 2 минут нөгөө хайлуулад melt хийгээд тэгээд энэ чиз macaroni and cheese чинь бэлэн болчихж байгаа. Одоо ингээд ерөөсө намайг буцаад ирэхэд ерөнхийдөө чиз нь хайлтчихсан байна. Melt хийгээд ийм амархан хурдан macaroni and cheese. Гэрийн нөхцөлд ерөөсөө хоёрхан юмар хийсэн тийм үү? Cheese, гомон тэгэл жохоо масл хийгээд тэгээ болоо. Одоо би галаа унтраа чи яагаад гэвэл одоо чиз нь тэглээд рүү хайлтсан учраас ахиж халаагаад ах шаардлага байхгүй. За дараагийн хоолндоо оръё. За энэ chicken маань ерөнхийдөө 10 минутын дараа болно. За би нэг 5 минут тавьчих. 5 минут тавьчих. Тэгээ 5 минутын дараа бид нэр эргүүлнэ, тийм үү? За энэ юу болж байгаа юм? Энэ чи нэг попкорн үлдчихэж. Оо, амар гоё амттай. За энэ юу болж байгаахын хооронд chicken-ий 5 минутын хооронд би одоо янзын ногоо хажуугаар нь болгоно, нэг тоогоо ашиглаад тэгээ сүүлийн 10 минутанд нь энэ ногоонууд маань бүгд жигд болчихно гэсэн үг, окей? Би энэ дотор ийм юу вэ? Мөөг идэж байна. Би өнөөдөр chicken идэхгүй, тийм болохоор өнөөдөр жоохон махгүй хоол идэж байгаа учраас би мөөхтэй идэнэ. За тэгээд энэ ногоо байна. Napa cabbage гэдэг байцаа байна. За тэгээд ловон энэ purple ийм sweet potato байгаа. За би энийг юун дээр 5 номерын утгаараа ловонгаа ингээ хурдан хэрччихье. За 5 номер дээр ийм гоё долгионтой ийм хэрчэлд орж ирж байгаа. Окей. За ловон дээр би ловонгаа ингээ хэрччихсэн. Одоо би 2 номер дээр энэ sweet potato-га жижиг хэрчээд өгнө. За та нар анзаарч байна уугүй юу? Би сая ловон болон энэ sweet potato төмснүүдээ ерөөсө хальслаагүй. Энэ хальстай нь ингээд хэрчиж байгаа. Мэдээж хальсан дотор айгүй олон минерал, витамин, шимт хижээл нь тэн дотор явж байгаа. Тийм болохоор сайн угаагаад энэ ловон бүх энэ ногоонуудаа за энэ sweet potato-г би энэ purple sweet potato 2 номер дээр ийм жижигээр хэрчсэн байгаа. Окей. Энэ ловон маань ловон болохоор ийм гоё долгионтой ийм хэрчэлтээр хэрчсэн байгаа. Окей. За энэ хоёрыг маань одоо 5 минутын дараа хэрчинэ. За та нар хараад chicken маань ерөнхийдөө ингээд болцсон байна. Тийм болохоор chicken-ээ би эргүүлээтгэе. За энэ бас манай салат мастрын ийм эргүүлдэг ийм turner байгаа. Сая 1 сард худалдаа авалт хийсэн айлууд бүгд энэнийг манай энэ turner-ыг бэлгэнд авсан байгаа. За chicken-ээ эргүүлчлээ. Гой жигэд бор өнгөтэй байгааг та нар харж байгаа камер дээр тий. За. Одоо би галаа жоохон багсгаад 300 олгоод ногоо хийх гэж байгаа учраас. За тэгээд би одоо энэ ч бүх ногоонуудаа хийх гэж байна. За нөгөө байцаагаа хажууд нь хийгээд дээрэс нь mushrooms одоо энэ том юм Азим мөөг байгаа. За энэ дээрээ би ямар амтлагч хийх вэ гэхээр жоохон давс хийгээд
Окей. Тэгээ жохон перц хийгээл болоо. Өөр нэг илүү дутуу бол амтлагч хийх шаардлагагүй. Хэрвээ хүсвэл жохон Italian mix ч юм уу те өөрийнхөө дуртай ямар амтлагчуд байна. Өөр би надад энэ чи юу вэ? Миний turmeric хана. Би жохон turmeric-с хийгээдгээ. Миний цаг маань дуусч байна. За би энэ turmeric-с бас chicken дээр бас нэмээд өгчлөө. Тэгээ жоохон ногоон дээр бас цацаад өгчээ. Окей. За тэгээ ийм гоё өнгөлөг тижээлэхтэй амттай хоол маань ерөнхийдөө болж байна. За би энэ дээр одоо тагаа тавиад цаг тавиад ерөнхийдөө дахиад нэг 10 минут болгоод болоо. Тийм болохоор цагаа тавьчихсан, температураа тааруулчихсан. Тийм болохоор одоо ингээд хоол маань ерөнхийдөө 10 минутын дараа болно. Chicken маань болж байна, ногоонууд маань болж байна. Macaroni and cheese бэлэн. Би хүүхдүүдэд бас popcorn хийгээд өгчихсөн. Ингээд ерөнхийдөө оройн хоол маань юм амархан хурдан 10 минутын дотор болно. За би одоо энэ ч зогсоод 10 минут одоо хүлээгээд одоо видео удаашрууламааргүй. Та нар зүгээр ахаад энэ ч хоолноосоо үзүүлээдхий. Chicken маань болж байна. Энэ ч би юу хийсэн байгаа? Mushroom moke хийсэн байгаа. Байцаа. Тэгээд sweet purple potato, ягаан өнгөтэй potato, sweet potato. Тэгээд луу ингээд доор нь ингээд болж байгаа. За тэгээд ингээд бүгднийг таглаад ерөнхийдөө 10 минутын дараа бүх юм хоол маань ингээд бэлэн болно гэсэн үг. Хэрвээ асуух юм байх юм бол комментэнд бичиж болно. Би тэгээд тэр доор нь хариулаад яваад ээж болно. Дараагийн хичээл дээр би хүүхдүүдэд яаж амархан пицца хийж болох вэ? Дээрээс нь дараагийн хичээлүүдээр би бас амархан цагаан сарын баярт зохиолдуулаад одоо дараагийн 7 хоног цагаан сар болох гэж байгаа болохоор хүмүүс аюух янз янзын төрлийн одоо салаатнууд тийм амархан өнгөлөг гоё амттай чанартай тижээллэг гоё салаатнуудыг 5 минутын дотор ямар гоё салаатууд хийж болдгийг би бас үзүүлнэ. Тийм болохоор энэ 7 хоногт нэлээд busy байнгын одоо лайвууд ороод ингээд би болвол энэ ерөнхийдөө энэ цагаар одоо Чикагогийн цагаар 6-аас 7-гийн хооронд ингээд ийм хичээлүүд ойрын хугацаанд байнга явагдана. Тийм болохоор хүүхдүүдэд амархан хурдан хоол хийж өгч сурмаар байх юм бол энэ хоолнуудаас та нар туршаад үзээрэй. Тэгээд дараагийн хичээл болтлоо. Баяртай. Хэрвээ манай салаад мастрын хичээлүүдийг сонирхож байвал хэрвээ манай салаад мастрын тогоонуудыг сонирхож байвал илүү мэдээлэл авмаар байвал надтай холбогдоод тэгээд бид нэр 30 минутын консультацийн үнэгүй өгдөг. Тэрэн дээр та нарт яаж тогоогоо хэрэглэх үү? Яагаад манай тогооны утга учир нь ямар учиртай юм те? Яагаад ийм хурдан амархан амттай гоё хоолнууд болдгийг тэр бүх юунуудыг та нарт тайлбарлаад ярьж өгч болно. Тийм болохоор хэрвээ илүү мэдээлэл авмаар байвал бид нартай ахаад холбогдоорой. За тэгээ бүгдээрээ сайхан Америкт байгаа хүмүүсүүд нь бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Юунд Монголд байгаа хүмүүс өдрөө сайхан өнгөрөөцгөөрэй. Тэгээ дараагийн хичээл болтлоо. Баяртай.